Гашуун Сухат бомбд цагаан хаданд 14,000 жолооч өвөл зөнгүй машин дотроо хоноглож, бүтэн нойргүй өдөр хоногийг өнгөрүүлж, нүүрсний тортогтой хоол хүнс хэрэглэж, бие засагч газаргүй нүрээ угааж амарч боломжгүй нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа. Олон жилээ тэд ийм л байдалтай өнгөрүүлж байна. Тэнд жолооч нар хүн бие гэдгийг төр мартаа юу гэлтэй. Нүүрс тээврийн жолооч нарын асуудал нийгмийн байдлыг яриад байвал маш их. Олон удаа тэд үгээ хэлж илэрхийлсэн, тэмцсэн, гэхдээ байдгаараа. Би одоо 50 гарцсан хүн өөр би хаачих тэгээд машин барайл явуулжсэн. Өөр над ажлын байр байхгүй ч би хаачих. Тэр ажлын нөхцөл угаасаа ийм. Энийг одоо та нар гоё байшин барьж сайжруулж чаддгүй. Энэ ганц мод чигээр сайжруулж чаддгүй бол өөр ямар ч арга байхгүй. 10 жил болоход эн чинь одоо л дөнгөж тог тавьж байна. Одоо бид нар чи одоо энэ орчин бол асар муу шүү дээ. Энэ их тоо шороо тэгээд одоо бид нар ингээд кавинда одоо ингээд кавиндал ингээд хоноод яваад шүү дээ. Наацхай тэгээд ингээд ус цаасанд орох ингээд ариун цэврийн шаардлага бол ер нь айгүй хэцүү хүндрэлтэй л. 2018 онд Монгол Эсийн засгийн газар жолооч нарын нийгмийн асуудлыг бодиттой авч үзэж эхэлсэн. Тухайн үед буюу 2018 оны 4-р сарын 18-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар 5 толгой ордоос улс хооронд худалдаалах, нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон авто замын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хам богд сумын хайрхан багийн нутаг дэвсгэрдэх, улсын хилийн зурваст авто зогсоолын зогсолбор төсөл хэрэгжүүлэхээр болж 101-р тогтоолыг гаргасан байдаг юм. За үзэгчдээ энэ бол Гашуун Сухат бомбд орчмын 50 зогсолбор Монгол Эсийн засгийн газрын 2018 оны 4-р сард гарсан 101 тогтоолоор Гашуун Сухат бомб чиглэлд нүүрс тээвэрлэлтэнд явж байгаа жолооч нарын аятай тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ орчимд зогсолборыг барих юм шийдвэр гаргасан байна. Уг зогсолборыг түгээмэл төмөх хишиг компани өөрсдөө хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. 5 толгой Гашуун Сухат чиглэлийн нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэж байгаа жолооч нарт эрүүл аюулгүй орчныг бий болгох зорилгоор 2016 оны 8 дугаар сараас тайван авто зогсолборын төслийн судалгааны ажлыг хийж 2018 оны 9 дугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 101 дугаар тогтоол тэр нь ямар учиртай тогтоолоос гэхээр энэ хилийн зурвас газар энэ жолоочны аюултай амрах нөхцөлийг бүрдүүлсэн ийм газар байгуулъя гэсэн юм шиг гарсан байдаг юм. Тэгээд бид тэрний дагуу өөрийн хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг 18 онд эхлүүлсэн. Одоо өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалт маань өнөхөр зогсоол зам талбай асуудал маань ерөнхийдөө дууссан. Одоо гэрэлтүүлэг камержуулалтын ажил хийгдэж байна. Барилгын хувьд болохоор бол ерөнхийдөө нэг 85-90% та энэ төр явагдаж байна. Одоо яг барилга дотор маань юу явагдаж байна гэхээр яг заслын ажил явагдаж байна. Өрөөний тогтчол доторх одоо баркет шалшах, авгаанах, бэлтаанах гэдэг тийм заслын ажлууд явагдаж байна. Авто зогсоол үйлчилгээний зогсолбор нь 5 толгой уурхаагаас Гашуун Сухатын бомбд орох замд буюу Гашуун Сухат бомбдоос наан 8.4 км-ийн замд байрлаж байгаа. Цэцгийн орчмын уурхаагаас тээвэрлэлтэнд явж байгаа жолооч нарын хувьд бол ийшээ Гашуун Сухат бомб төртлөх энэ хугацаанд уртын тээвэрт явдаг байсан. За үүнээс болоод жолооч нар ядрах, кабинда хоноглох, тэндээ хоол хүнсээ хийж идэх, за мөн өвөл бол маш хүндрэлтэй байдаг, хөлдөх, даарах, бээрх гээд олон асуудал тулгардаг. Ялангуяа эрүүл мэндийн асуудлын хүндрэлтэй, дээрэс нь нөхцөл байдал маш хүнд байдаг байсан. За тийм учраас жолооч нарын одоо ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс энэ орчимд жолооч нар яг амрах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, чанартай хоол хүнсээр хангах, за мэдээж чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрөх зорилготойгоор зогсолбор барих ийм шийдвэрийг бол гаргасан байдаг. Тэгэхээр яг одоо үзэгч та бүхний энэ харж байгаа хэсэг бол 50 зогсолборын бүтээн байгуулалтын хэсэг ард харагдаж байна. Зогсолбор гэдэг утгаараа энэ чинь бүх зүйл шийдэгдэж өгсөн байгаа. Жолооч нарыг тухтаа амрахад зориулсан 418 ортой, 210 өрөөтэй зочд буудлыг байгуулж байна. Дотроо 2 ортой бөгөөд телевиз, интернеттэй. Түүнчлэн халан ус, савн, хувцас угаалгын газрыг зогцоор нь шийдснээс гадна жолооч нарын амрах тухтай орчин бүрдүүлэх үүднээс кино, театр, үйлчилгээний төвийг хамттан байгуулж байна. Ингэснээр жолооч нар спорттоор хичээллэгч боломжтой. За нэг чухал зүйл бол 14,000 жолооч нар төрийн үйлчилгээг авахын тулд аймаг нийслэл рүү явах шаардлага тулгардаг бол энд төрийн үйлчилгээний нэгдсэн төв байрлана. Мөн банк дэлгүүр, эмийн сан, хүнс барааны дэлгүүр, автоврын үндэсний төв, даатгалын үйлчилгээч байх юм байна. Энэ амарж явах зогсоол дээр амарж явах
үедээ одоо энэ дээр одоо бид бас төрийн байгууллагатай хамтраад төрийн нэг цэгийн үйлчлэгийг бас байгуулах гэж төлөвлөд бас яриа хэлзэрэг явж байгаа. Тэгээд дээр нь одоо имлэг гэж юм бид нараас оруулж ирж байна. Эрүүл мэндийн хамтран хамтраад энэ орж ирснээр бас энд байгаа олон мянган жолооч нарын бас л эрүүл байх нөхцөлийг бас нэг хангана. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Тэгвэл эрүүл мэндийн яамтай хамтран энд тогтмол эмнэлэг үйл ажиллагаагаа явуулна. Шаардлагатай тоног төхөөрөмжийг суйрлуулахад бэлэн болсон бөгөөд анхаас шатны мэс засал хийх боломжтой байхаар тохижуулах юм байна. Зундаа 40-оос 50 хэм хүртэл халдах говийн энэ хэсэгт хоолны асуудал хамгийн хүнд байдаг. Өдөртөө хоол муудах эрсдэлтэй байдаг тул эрүүл ахуй шаардлага хангасан амт шимттэй хоол хүнсээр жолооч нарыг хангах шаардлага тулгарч байгаа. Тэгвэл 50 зогсоос зогсолборт 350 хүний суудалтай, хоногт 5,000 хүртэл хүнд үйлчлэх хүчин чадалтай зоогийн газар тун удахгүй нээгдэх нь. Мэдээж жолооч нарын хувьд хоол хүнсийн асуудал хүндрэлтэй байдаг. Жолооч нар өөрийнхөө машинд кабинда газ асаагаад хоол хийдэг. Энэ халуун дулааны үед бол муудах ийм эрсдэл байдаг учраас хоолны хордлогонд орох бас эрсдэл үүсдэг. За тэгвэл одоо эрүүл чанартай хоолоор хангах үдээс эмчээ зоогийн газрыг байгуулсан. Дээрээс нь жолооч нарын хүндрэлтэй асуудал төрийн үйлчилгээ байдаг. Төрийн үйлчилгээг пассвортаас сунгах, за мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа хамрагдах гэд ийм төрийн үйлчилгээ жолооч нар авахын тулд заавал харьяа газар төв рүүгээ, хот руу, аймаг руу ингэж явах шаардлага үүсдэг. За тэгвэл энэ 50 зогсоо зогсолборт төрийн нэг цэгийн үйлчилгээ бий болоод жолооч нар эндээс төрийн бүх үйлчилгээ авах боломжтой. Дээрэс нь одоо сард одоо жолооч нар нэг сарын хугацаанд бараг 20 хэдэн хоногийн зөвхөн автомашинда унтаж өнгөрөөдөг. Шөнө бол бүтэн нойртой хонч чаддаггүй. За учир нь бас 5-10 метрээр урагшил, 500 метрээр урагшлах, за зарим тохиолдолд дуугаа алдах, хулгаад юм алдах гэд ийм одоо эрсдэл байдаг учраас жолооч нар бол шөнө бол бүтэн нойртой хонж чаддаггүй. Ийм учраас бас ядрах ийм нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл энэ бас 50 зогсолборт жолооч нар зориулсан аятаа тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс стандартыг хангасан тэм тохилог зочид буудлыг бас бий болгож байгаа юм байна. Том хүнд даацын автомашин эвдэрх тохиолдолд засах сэлбэгэнд явхад доол тал нь 5-аас 7 хоног бол энэхүү зогцлборт авто засварын төв оншилгоо сэлбэгийн дэлгүүрийгч байгуулах юм байна. За мөн бүтэн нэг сумын бохирын асуудлыг шийдэх хэмжээний хүчин чадал бүхий хоногтоо 120 тонн бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьжээ. За мөн өндөр хүчин чадлын уурын зухыг бүрэн барьж дуусгаад байна. Цагаан хадны одоо цаашаага хил хүртэлгээ дунд 50 зогсоол гэж байгаа. Энэ дээр 2500 машин зогсох. Ийм зогсоолыг бол одоо нодлонгоос хэрэгжүүлээд одоо бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө 80% тавьж байгаа. Энийг бол одоо яг тэр нафтуудын орон дээр нь ашиглах зорилттой. Энэ дээр яаж ийм нэхэр энэ тэр зогсох одоо жолооч нарын тээврийн хэрэгслийн талбайг нь бүгдийг ингээд агсасшуулаад ямар нэгэн шороо тоос босохгүйгээр дээр нь тэнцэнэ одоо 500 хүний хоноглох байртай. Дээр нь одоо 300 хүний нэг хүчин чадлаар явах хоолны газартай, бусад үзүүрийн одоо кино театртай, эмнэлгийн одоо тусгаас нэгжтэй, тэгээ цагдаагийн гэрэл албатай ийм байгууламж ерөнхийдөө орохж байгаа. За жолооч нарын ганц одоо нэг асуудал байгаа. За яг одоо бидний энэ зүүн талд харагдаж байгаа зам дээр бол жолооч нар гашуун сухай боомт орчимд 30-40 км доод тал нь цовоо үсээд хил нэвтрэх гэж ойчролдог байгаа. За ингэхдээ урдуур одоо жолооч нарыг одоо цуваагаа алдахгүй, игнээг байраа алдахгүй, ойчроо алдахгүй үднээсээ дандаа автомашиндаа хондог бол энэ зогсолборын орох одоо 4 постэр орж ирээд энэ чи одоо 100% хамгаалттай зориулалтын зогсоол зогссноороо очроо алдахгүй байх, за мөн одоо харуул хамгаалт хяналтанд ор тээвэрлэлт хийх ийм одоо нөхцөлийг бүрдүүлэхээр ийм зогсолбор байгуулагдсан байгаа юм байна. За бүтээн байгуулалт ер нь бол 80-аас 90 орчим хувьтай явагдаж байна. Одоо бол бүтээн байгуулалтын доторх хэсгийн засал чимэглэлийн ажил хийгдэж байгаа юм байна. За хүнд даацын автомашин явах тоолонд хөрс зүйлж тоосонцор үүсдэг. Өвдөг хүртэл туйран үссэн ч тохиолдол бий. Тэгвэл орчин үеийн технологиг ашиглан хөрсийг нэвтрүүлэн 48 га талбайг хамарсан 2500 машины багтаамжтай зогсоол байгуулсан нь юм. Автозогсоолын орох гарах хэсэгт RFID програм бүхий шалган нэвтрүүлэх 8 посттой, бүрэн гэрэлтүүлэгтэй камерын хяналтын системтээс гадна гэрээт харуул хамгаалалт, гэрээс цагдаагийн ч тасаг бий. Миний чинь гол зорилго нь бол мэдээж нэг очир дараал дунд тийм ээ хүн амарч чадахгүй, үйлчлэгээ авч чадахгүй тийм ээ, унтж амарч чадахгүй. Энэ нөхцөл байдлыг л арилгахын тулд баригдаж байгаа ажил, хоол, зочд буудал, машина
замд очрлого биш. Зогсоол дээрээ зогсоод машинаа хянслуулждаг. Төрийн үйлчилгээний нэгдсэн цэг байгуулагдана гэж төлөвлөгдөж байгаа гэдэг ч юм уу тийм ээ. Дээрэс нь бас үд зүрх үйлчилгээ, ховц сугаал гэдэг ерөнхийдөө бол одоо тээврт тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэг цэг дээр л одоо ингэж шийдэх зорилготой зохицуулбарын үйл ажиллагаа баригдаж байгаа. Энэ дээр бол тодорхой мэдээлэл авч байгаа, хамтарч ажиллаж байгаа, бодлогын хэвд штэ мэдээж тийм ээ. Энэ бол хувийн хвшлийн бүтээн байгуулалтын ажлын болж ийм зүйлүүд л байж байгаа. Мэдээж баригдаад дуусны дараагаар тодорхой яг тийм хамтын ажиллагаа яаж явах тал дээр төлөвлөгөө гаргах, ярилцах ийм зүйл бол гарах байх гэж бодож байна. За цагаан хатанд яг одоогийн бодит байдал нэг иймэрхүү. Нүүрс тээврийн баталгаат агуулга буюу нафтын талбай болон жолооч нар хог хаягдлаа зам даваа хаях, бие засах, шорон замаар явж агаарт их хэмжээний тоосчлт үүсэх зэргээр байгаль орчныг маш ихээр бохирдуулж байгаа. За энэ бүгдийг шийдэх, мөн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд ийхүү засгийн газрын тогтоолын дагуу зохицолбор баригдаж байгаа юм а. Манай зогсоол дээр зогсоол хувирлагч, зогсоол зохион байгуулагч нар гэдэг ажилланд эдгээр дугаарынхын дагуу машинуудыг байршуулчихна. Чиглүүлээд орд зогссон авсан дугаарынхаа дагуу гарахтаа мөн тэр дугаараараа л гараад явна. Эсвэл одоо би тэрний ард орчгоо, тэрний урд орчгоо тийм байхгүй. Тэр жолооч нарт мэдээж гарах цагийн төгөхөөр бид тодорхой зарлан мэдээлэх ч юм уу ямар нэгэн байдлаар бүгд нь одоо тэдээс дугаарыг машин тэдэн цагаас гарах нь шүү гэдэг ингээд урьдчилсан байдлаар зарлан мэдээлэл явуулаад олон нийтэд хүргээд мэдээж машинаас хол байгаа жолооч нар буудал юм уу дотор усанд орох хоол идж байгаа хүмүүст мэдээлэл төрүүлээд нэг 30-40 цагийн өмнө өдөр очих юм бол тэд нар ч машин руу очино. Ийм байдлаар ч хүмүүс бас нэг цаг хугацааг бас хэмнэсэн очныг бүрдүүлэх төлөвлөл ажиллаж байгаа юм л да. Бүрэн камерд байсан хараа. Тийм. Тэгээ манай зогсоол болохоор одоо 10 харуулын пост байгуулсан дээр бол гэрээ харуул хамгаалттай бид нар гэрээ хийж байгаа. Мэдээж харуул хамгаалт байна, бүрэн камерж болт байна. Манай зогсоолд орж ирснээр таавал аюулгүй орчинд байна гэдэг баталгаа бол гаргачлаа гэсэн үг л. Монгол Улсын засгийн газрын 2018 оны 101-р тогтоолын дагуу гашуун сухалт бомтоос 8 км-ийн наанд баригдаж байгаа 50 зогсоол зогсолбор нь ашиглалтанд орсноор 5-7 гашуун сухал чиглэлийн замд үүсдэг автомашины урт дараалал арилж тээвэрчдийн баталгаад хоол хүнс тав тухтай эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл бүрдгийн зэрэгцээ. Нүүрс тээвэрлэлтийг явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь насаараа хохирох асуудлыг дагслан зогсоох юм а. Түүнчлэн 300-аас 400 ажлын байр шинээр бий болохоос гадна энэ бүтээн байгуулалт дэд бүтцийг дагаад чөлөөт бүсч хөгжих боломж бүрдэх юм байна. Бид ер нь бүтээн байгуулалтаас баггүй жоо хойшлол одоо бидний хувьд юунаас болсон гэдэг энэ дэлхийн нийтийг хамарсан энэ COVID-19-тэй холбоотой хил хайлууд бүгд хаагдсан нэг хэсэг өнгөрсөн 10 сараас хойш үндсэндээ үл нэлээд зогсон байдалд орсон. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр бараа материал урдаас захиалагдсан, гэрээ хийгдсэн байсан бараа материалыг хөвчихсөн маш их цаг хугацаа алдсан. Хамгийн багадаа 5-6 сарын хугацаанууд алдагдсан. Энээс үүдсэн бид маш их одоо цаг хугацаа болон тэрийгээ дагсан. Эсвэл банк санхүү Монгол зээл авал ажиллаж байгаа бол маш их санхүү хохирол амсаж байна л да. Гэхдээ бид одоо энийг бас бэрхшээл гэж харахгүйгээр одоо жолооч нарын төлөө бас ая тухтай байх нөхцөл бүрдүүлэлт төлөө энийг нэг хичээж байгаа дуусгаад агшлан оруулж юмсан гэсэн зорилгыг хүртэл одоо дийхөрөө явж байна. Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс засгийн газар ийхүү шийдвэр гаргаснаар 50 зогсоол зогсолбор баригдаж байна. Өнөөдөр цагаан хатанд өдрөөс өдөрт жолооч нар нэг нэгээрээ хорогдож байна. Хог шээсэнд дарагдсан орчинд хооллож байна. Хагас дутуу нойртой өдрийг өнгөрүүлж байна. Эрүүл мэндээрээ хохирч үлдэж байна. Байгаль орчин сүрж мөхөж байна. Иймд нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж уг зогсолборыг нэг хурдан ашиглалтанд оруулах шаардлагатай байгаагч жолооч нар илэрхийлсээр байна. Монгол Улсын ерөнхий сайд Хөрөлсөх, уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Ёндон, зам тээвэр хөгжлийн сайд Халтар, бусад холбогдох байгууллагууд 14,000 жолоочийн эрүүл мэнд, амь нас, тэдний цаана байгаа хэдэн мянган гэр бүл үүсэж байгаа энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулахыг хүсье.